одоо Япон, Солонгос энэ улсуудад ёс зүйн хариуцлагууд өндөр байдаг гэж бас ерөнхий сайд маань хэлж ирсэн. Хэрвээ асуудал үүсвэл энийг одоо шил олон нийт шаардлагатай хүн зүгээр гэж ярьж ирсэн. Яг одоо яг тийм л нөхцөл байдал үүсэж байна л да. Тэгэхээр энэ бол тодорхой мэдээлэл өгөхтэй байх. Одоо шил хэрэглээ зарцуулалтууд нь ингээд нийгмийн сүлжээгээр ил болсон хүмүүсийн хувьд бас тодорхойгүй юм байдал удаан явах одоо зохимжгүй байх гэж бодож байгаа. Энийг бол ямар ч шалтгаантай. Тэгээд зарим хэргийг бол маш хурдан шалгадаг юм билээ. Тэгээд шалгадаг байгууллагууд бас их хурдан шалгаад асуудлуудын тодорхой болгоод одоо үнэхээр одоо шилэл тэр их үүсрүүд нь нотлогдохгүй ч юм уу тодорхой хэмжээнд ийм их үүсрүүдэд бол хариуцлага өгөх хэрэгтэй л гэж бодсон шүү дээ. Таны хувьд бас бизнесийн салбарт явж исэн юм дээ. Тэгэхээр ер нь бол яг тиймэрхүү тасаг зэрэглэлийн хэрэглээ ер нь одоо ямар боломжтой юм. Одоо жишээлбэл хөрөнгө оруулалтын мэдүүлэг бол бүгд л байгаа шүү дээ. Тэгэхээр гэр бүлийн орлого нийт 15.7 сая төгрөг, өөрийн орлого нь 220 сая төгрөг. Гэтэл одоо тийм хэмжээний зүйлсийг одоо нэг удаагийн төрсөөр хэмжээ. Яг нэгдүгээр энэ хоомыг хөрөнгө оруулалтын мэдүүлгийг бас надад зүгээр худлаа бөгөлдөг юм санагдсан. Одоо жишээл улсын хурлын зарим гишүүдийн хувьд бол одоо хамгийн одоо жишээл хөрөнгө мөнгөтэй хүмүүсүүд нь бол хамгийн ядуу шахуу ийм байдалтай одоо хоомоос нарахад бол тийж харагдаад байгаа шүү дээ. Тэгэхээр нэгдүгээр энийг худлаа бөгөлдөг юм уу гэж санагдсан. Өөрөөр хэлбэл тэрийг нь буцааж хяндаг шалгадаг ч гэдэг юм уу эсвэл зөв бөглөх тийм шаардах хэрэгцээнд гардаггүй юм шиг санагдаж байна. Нөгөө талаасаа бас яг бодит одоо шил яг энэ төрийн албан улс төрийн энэ тодорхой өндөртэй одоо албан тушаал өндөр албан тушаалуудын хувьд бол ер нь баг болгосон шорондоо байхгүй. Бид нар ямар нэгэн жишээлбэл илүү одоо орлого олж болохгүй давхар үйл ажиллагаа одоо улсын хурлын гишүүдийн хувьд бол засгийн газрын гишүүдээс өөр жишээлбэл орлого олж болохгүй. Тэгэхээр өмнө ямар хэмжээний орлого олсон байна тэгэл одоо хадгалсан авлагууд тэр хэмжээгээр л ингэж явна гэсэн шинээр нэмж одоо жишээл бидний хувьд бол эдийн засгийн үйл ажиллагаа их ч юм өөр орлого ийм болцоо боломж байхгүй. Тэгэхээр яг энэ нэлээд хатуу юм шиг боловч нөгөө талаасаа бас ингээд өмнө одоо ингээд хашраацсан учраас одоо хатуу амраг садан одоо эсвэл янз бүрийн байдлаар одоо мөнгө төгрөг зөрчүүлдэг, хулгай хийдэг ийм асуудлууд байсан учраас чангалсан багт энийг хэрэгжилтийн сайн шахах ийм зайлшгүй хэрэгцээ байгаа харагдаж байгаа. Тэгэхээр мөнгөний хувьд ер нь тансаг хэрэглээний хувьд бол одоо зовж осон нэгт гэж бас хамаагүй мөнгө үрдгүү л дээ. Тэгээд зайлшгүй хэрэгцээтэй зүйлүүдтэй л мөнгө зардаг болохоос илүү тийм одоо хэлбэрхэн олсон мөнгийг ч юм уу илүү хэлбэрхэн байдлаар илүү ийм үрлэгэн ч юм уу эсвэл зүгээр одоо лого ч юм уу иймэрхүү зүйлүүд үнэтэй зүйлүүдийг хүрдэг болов уу гэж бодож байгаа. Яг уу бас яг нөгөө юу яаж хэрэгжилж байгаа гэдгээр нь бас хүмүүсүүдийн одоо юу гэдэг юм да олсон орлогын байдлын ч юм уу бас хэлбэрхэн мөнгө олвол ер нь хэлбэрхэн л мөнгө зардаг, үрдэг ийм үрлэн байдлуудаас анзаардаг. Тийм нийтлэг юм байдаг. Одоо ингээд ийм улс төрчдийн ёс зүйн асуудлыг хөндөхөөр 3 хоног шуугаад тэгээд нэг өнгөрчдөг тий тэгэнгүүт одоо гадаа чагсангууд чагсаалыг яаж хийж байгаа сарниулцдаг тод шүүмжлэнгүүт нөгөөтгийн цагдаа шүүхээр шалгуулад ингээд мохоочдаг нэг ийм юм хоногчгүй дээ үлдчихгүй дээ гэсэн бас боломжтой байна шүү дээ. Тэгэхээр парламент өөрөө бас дотроосоо нэг нэгэндээ ийм ёс зүйн шаардлага тавьдаг, нэгдэг ийм дутагдаад байна. Та нарыг өөр ингээд суул байна. Тэ ийм гүлгэр байна гэж шүүмжилж шүү дээ. Та энэ тэр санал нийлэх үү? Яг бид нар одоо бусад хүмүүсүүдийн, бусад гишүүдийн, улс төрчдийн яаж явж байгааг шахах үүрэг байхгүй л өдрийн үед бол хууль тогтоох одоо үүрэг тавьчихсан. Дээр нь улсын хурал дээр бас 900 байнгын хороо гэж байгаа. Тэр байнгын хорон дээр бас асуудлууд яригддаг байж магадгүй. Би яг тэр байнгын хорооны гишүүн биш. Бидний хувьд бол хууль тогтоох үүрэг тавьчихсан. Зөвхөн өөр одоо хариуцсан байгууллагууд нь одоо нийгмийн асуудлуудыг зарим нэг одоо шилэл асуудлуудыг их л хурдан юу асуудал шийддэг юм билээ. Бараг санаачлахаар юу захимаар юм явуулангууд нь асуудлын шийддэг юм байна лээ. Тэгэхээр иймэрхүү өндөрдөө одоо албан тушаалтай өнтэй холбоотой асуудлыг бол маш хурдан одоо тодорхой болгож шийдсэн дээр өгч бодож байна. Гэтэ ер нь бол асар олон их үүсрүүдийг шалгах зайлшгүй шаардлага байгаа. Одоо шийдэл энэ хэвлэл мэдээ сая хэлж ийн гэж шуугуулж ийн гэж зарим нь санаатай санаагүй. Тэгээ энэ одоо шийдэл трол аримч гэдэг юм уу эсвэл ингээд чагсаал цуглаан бужигнуулдаг ч гэдэг юм уу мөнгө төгрөг төлдөг төлбөртэй гэдэг. Энэ мөнгүүд хаанаас яаж гарч ийнэ? Надад бол хар байгаа. Энэ бол төсвийн болон төрийн өмчт компаниудаас улс төрийн тодорхой бүлэглэлүүд нэр нөлөөг ашиглаж энэ одоо шийдэл мөнгө төгрөг
их үсрэг гаргадаг. Энэ буцаагаад улс төрчдийн эсрэг ч гэдэг юм уу нийгмийг ингэж хаглан бутгах зүйл зарцуулагдаж байна гэсэн иймэрхүү мэдээллүүд бол байгаа. Гэхдээ энийг бол эзэн биетэй яриад өгвөл одоо ийм бүлэглэлүүд байгаа гэж байна тийм хоол бол. Гэхдээ угаасаа л одоо тайд санж одоо мэдж байгаа үлээ те. Сошиал дээр асуудал болонгууд троллууд гарч ирдэг үстэй. Төлбөртүүд гээ яамч тэгээд ярьдаг үстэй. Бид нар чинь мөнгө нь орсон ороогүй тэр мөнгөний их усрууд нь хаанаас орддог вэ гэдгийг л одоо шалгах хэрэгтэй байхгүй. Бид нэр өнгөрсөн энэ оны төсвийг ярьж байхад өнгөрсөн жил ярьж байхад бол бас төсвөөс асар их хэмжээний одоо хэвлэл мэдээлэлтэй холбоотой 20 гаруй тэрбум төгрөгийн одоо чи мэдэгдэж байгаа тийм дүн одоо байсан. Тэгэхээр хэвлэл мэдээллийн салбар маань гэсэн өөрөө одоо яг засгийн газраас нэлээд хамааралтай бизнесийн байгууллагууд нь илүү сошиал руу явцсан. Тэгэхээр ер нь бол үйл ажиллагааны хувьд бол яг мөнгө төлж байгаа байгууллагынхаа дуу хоолойг одоо шил илүү хүргэж гэдэг юм уу. Тэдний үгээр явах иймэрхүү хандлагууд байгаа. Дээр нь тролл гэдэг одоо шил сошиал дээр ер нь одоо иргэд бол дуу хоолой сошиал дээр одоо лоор илэрхийлдэг одоо энэ шинэ орчныг одоо бас эсрэгээр нь ашиглаж тэнд нь хиймлэр ч юм уу одоо троллууд ажиллуулж утгагүй болгох ч гэдэг юм уу. Одоо энэ жинхэнэ жагсаал дээр ирж бас өмөлдөг юмнууд бол одоо ингээд ийм жишг соёл тогтчиход байна. Тэгэхээр энийг бол одоо өөрчлөх ёстой гэж бодож байна. Ялангуяа залуучуудын хувьд бол бас тодорхой хэмжээнд ингээд итгэл үнэмшилтэй байх ёстой гэж бодож байна. Зөвхөн сошиал дээр бас одоо буур бухимдлаа илэрхийлэх биш, жоохон цаг зав гаргаад, жоохон зориг гаргаад талбай дээр ирж одоо дуу хоолойгоо илэрхийлэх хэрэгтэй. Ижил дуу хоолойтой хүмүүстэй нэгдэж нийлэх хэрэгтэй л гэж бодож байна. Та төсвийг шүүмжлээд те төсвийг шүүмжилсэн тэний дараа таны одоо их нэрчиг компани руу татварын шалгалт орсон. За тэрнээс хойш таныг ер нь энэ засгийн эсрэг бас сөрөг байр суурь илэрхийлэхэ болцсон юм уу гэж хараад байгаа. Одоо тийм байгаа юу? Байхгүй зү. Гэхдээ байр суурь гэдэг нь би одоо тангараа өргөж улсыг оролцоо гишүүн болж ирсэн. Миний үүрэг бол одоо ард түмний төлөөлөл гэдэг юу их хууль тогтоох ийм үүрэг байгаа. Тэгэхээр засгийг шүүмжлэх гэдэг бол миний үүрэг биш. Мэддэг асуудлууд дээрээ бол би дуурна. Ер нь бизнесийн байгууллага ч юм уу одоо энэ мэргэжлийн одоо технократ гэдэг хүмүүсийн хувьд бол нэг ийм одоо Улсын оноо цуглуулахын тулд ч гэдэг юм уу эсвэл ямар нэгэн үр дүнд хүрэхгүй байсан ч гэсэн ингээд тодорхой хэмжээнд байр суурь илэрхийлнэгээс илүү яг зайшгүй одоо жишээлбэл асуудлууд дээр тодорхой үр дүн чиглэсэн асуудлууд дээр байр суурь илэрхийлдэг юм уу гэж бодогдсон. Одоо яг эргээд харуул том асуудлууд гэвэл хоёулаа хоёр асуудлууд дээр байр суурь илэрхийлсэн. Тэгээ хоёулаа нэлийн асуудал дагуулсан. Нэг нь төсөвтэй холбоотой, нөгөөх нь хил холболтын төмөр замтай холбоотой асуудал бол миний хувьд бол одоо байр суурь илэрхийлэхээс өөр аргагүй байсан учраас эднэр дээр илэрхийлээ явж. Тэгээд одоо ч гэсэн ингээд шаардлагатай бол асуудлуудаа яриад яг сүүлийн үед сошиал дээр жоохон идэвхгүй болцсон байгаа. Тэгээд нэг хэсэг сая чуулганы хаврын чуулганы ихэнх үед бас эмнэлгийн чөлөөтэйс учраас тэгээд жоохон чимээгүй юм шиг дээ. Яг тэрнээс хойш бол одоо жишээлбэл тад анзаарсан бол юу лээ тагнуул одоо ялаа гэд манай гэрт бол ямар гэсэн хулгайч орсон. Яг тэр мэдээлэл гардаг өдөр манай гэрээс юу ч аваагүй. Тэгээд тэр мэдээллийг гарсан өдөр нь одоо саяын энэ сошиал дээр сэвдэг одоо тролл хямчд гэдэг ийм бичдэг сайтаас тагнуул одоо орсон гэдэг мэдээллүүд гаргасан. Өөрөөр хэлбэл энэ хүчний байгууллагуудаас мэдээлэл авдаг ийм сувгууд бас байх шүү. Тэгэхээр ингэж асуудлуудыг одоо цацдаг, дэврэгдэг, бужигнуулдаг. Тэгэхээр тэр манай гэрт ямар зорилгоор ямар хулгайч ороод юу ч аваагүй юу хайж явсан би одоо тэрийг бол цагдаагийн байгууллагад өгсөн. Тэгээд одоо болтол хариу байхгүй. Гэхдээ яг зөвөр улсын хурлын одоо гишүүдийн энэ улсын хурлын бүрэн бүтэн байдал бие даасан байдлыг хангахын тулд хуулиар бас гишүүдийн эрхийг хамгаалдаг байгаа. Гэхдээ яг байр орон сав гэхээс илүү хамгийн үнэтэй юм нэр хүнд байдаг. Нэр хүндийг нь бол одоо хайр найраггүй баг бид рүү чийсэн төсвийн мөнгөөр байж магадгүй. Ард түмний одоо цуглуулсан мөнгөөр биш төрийн өмчт компаниудын мөнгөөр байж магадгүй. Эсвэл төртөө давуу гэрээ хийсэн мөнгөөрөө одоо бусад хэсгийг харлуулах гэсэн чинь энэ парламентыг одоо сул харагдуулах гэсэн монголчуудыг хооронд нь хагалган ботрох ийм зорилготой төрийн институтуудыг солруулах зорилготой энэ иргэдийн эрх чөлөөгөө санаа бодлоо илэрхийлэх энэ одоо энгийн одоо хэв маягийг нь утга учиргүй болох ийм одоо юмнууд явагдаад харагдаад байна.